Өнөөдрийн хичээлээр бид IELTS writing task. нэгдэх багнан графикийг хэрхэн үр дүнтэй академик төвшөнд харьцуулах талаар дэлгэрэнгүй авч үзэх болно. Энэ хичээл нь таныг Band. 7.1 ба түүнээс дээш оноо авахд шаардлагатай үг хэллэг дүрмийн бүтц тактикт сурах юм. IELTS writing task. Нэг эхлэхдээ графикийн ерөнхий хандлагыг тодорхойлох нь чухал. Энэ нь таны хариултын Coherence. буюу уялдаа холбоог сайжруулна. Та Overall, it is clear that гэх мэт хэлгээр эхлэх боломжтой. Энэ нь шалгагчдад таныг графикийг бүхэлд нь ойлгосон гэдгийг харуулна. График дээрх тоон үзүүлэлтүүдийг харьцуулахдаа бид more, эсвэл less, гэх энгийн үгсийг байнга давтахаас зайлсхийх хэрэгтэй. Харин A is significantly higher than B. гэх мэт бүтцүүдийг ашигласнаар Grammatical range. оноог нэмэгдүүлнэ. Мөн Compared to гэх хэлхийг ашиглан харьцуулалт хийх нь илүү академик сонсогдно. Одоо бид харьцуулалт хийхэд туслах хэд хэдэн чухал үгсийн санг авч үзье. significantly, Буюу мэдэгдэхүйц гэдэг үг нь томоохон ялгааг илэрхийлэхэд тохиромжтой. Мөн considerably, marginally, strikingly. зэрэг үгсийг хэрэглэж Lexical resource. оноогоо нэмэгдүүлээрэй. Жишээ өгүүлбэрүүдэд анхааралтай үзээрэй. Одоо бид банд 6.1 болон банд 8.1 төвшний хариултын ялгааг харьцуулъя. Product A sold more than product B. Гэдг нь энгийн боловч IELTS sign. өндөр оноонд хүрэхэд хангалтгүй. Харин Sales of product A were notably higher, almost doubling those of product B. гэж хэлснээр та илүү наривчилсан академик харьцуулалт хийж илэрхийлэх чадвараа харуулж байна. Энэ нь таны Grammatical range. болон Lexical resource D. ээргээр нөлөөлнө. Одоо бид багнан график дээрх гол үзүүлэлтүүдийг тодорхойлж харьцуулалт хийх дасгал хийцгээе. Энд жишээ өгөгдөл байна. Та эдгээр өгөгдлийг ашиглан хамгийн өндөр болон хамгийн бага үзүүлэлтийг харьцуулсан хоёр өгүүлбэр зохиож бичээрэй. Миний хариултаа харьцуулж ялгаа болон сайжруулах зүйлсийг олж хараарай. Графикийг тайлбарлахдаа бүх өгөгдлийг нэг нэгээр нь дурдах нь үр дүнгүй. Үүний оронд бид ижил төстэй эсвэл эсрэг тесрэг хандлагатай мэдээллийг логотойгоор бүлэглэх хэрэгтэй. Жишээ нь A striking similarity can be observed between A and B. эсвэл Conversely, C showed a contrasting pattern. гэх мэт хэлхүүдийг ашиглаарай. Энэ нь таны хариултыг илүү Coherent. болгоно. Өнөөдрийн хичээлээр бид багнан графикийг хэрхэн үр дүнтэй харьцуулах, Band. 7.1 оноонд хүрэхэд шаардлагатай үг хэллэг дүрмийн бүтцүүдийг сурлаа. Эдгээр мэдлэгээ байнга дасгал хийж баттгаарай. IELTS writing task. Нэгэнд амжилт хүсье. Баяртай.